сая бол одоо Норгийн залуу маань гайгүй байлгүй дээ. Тэгээд ер нь нөхцөл байдал амжаад ингээд энэ бид нар гэмтэр гүйлдээгүүл юм чинь тэгээд шийдэгдэх байлгүй дээ гэж ярьж байна. Одоо энэ ял аваад байгаа эрхэн зөрчилдөд байгаа хүмүүсийн хамгийн түрүүнд гаргадаг эхний алдаа бол энэ л байдаг. Иргэдийг одоо ямар нэгэн байдлаар мөрдөн мөшгөх, мэдээллийн цуглуулах, уйлсаар ирэх чөлөөнд нь халдах энэ хөв хүний мэдээллүүд одоо халдсан юм үйлүүд тогтоогдсон. Гэмтэр гүйлдсэн байна штэ гэдэг ойлголтыг төрүүлчихэд тэгээ араас нь хэрэгээ шалгаад шүүх рүү шилжүүлээд ингээ хэрэг шийддэг технологи явдаг. За мөн захин мөрөөдөө тоглоом зохион байгуулах гэмт хэргийн тодорхой сэжүүр шинж тэмдэг байсан учраас Үйлчлүүлэгчийн нисэх худал мэдээлэл яваад байгаа учраас энийг залруулахын тулд мэдээлэл өгдөг байсан бол одоо тэр эрхийн хаангуудаа өнгөрөгч энэ талаар ярих юм бол шууд сонголт түүнээс 5 жилийн хойх алтаа гэж заалт нэмчихэж байгаа байхгүй жишээ нь. Хэрэг дотор ямар баримт байна, ямар ажиллагаа явуугаа тэрийг мөрдөгчөөс юм уу прокуророос өөр субъект уншаад тухайлбал сайд уншаад тэрийг яриад явж болохгүй. Бусдыг амиа хорлоход хүрэх зүйл ангаар энэ зүйл ангаар шалгаж чинь гэж чинь цаана хохирогч байна гэсэн үг шүү дээ. Амиа оролцсон хохирогч байна гэсэн үг. Энэ зүйл ангаар шалгагдж байгаа хүн бас байна. Өөрөө яаж хохироод яаж шоронд хоригдоод тийм учраас би шудраг сайхан нийгмийг бүтээн гэжсэн хүн өнөөдөр ингээд хүний амь насаа алдсан эмээл хохирогч болсон энэ үйл баримт өргөдөл гомдол юмнууд нь байна. Энийг зохиохгүй. Хэргийн талаар яриад гэмтэр гүйлтчихэд үг бүр дээр хариуцлага хүлээнчихэд Энд өгсөн мэдээлэл, энд өгсөн үг цэг тасал болгоныхоо төлөө би хариуцлага хүлээнэ. нөгөө анх сууль зүйн сайд болсон өдөр ярьжсэнээс шал өөр болчоод Монголд шүүхийг шүүмжилдэг ганцхан албан тушаалт нь байсан ерөнхий сайд одоо 2 болсон, хоёр дахь нь хууль зүйн сайд.